Сайн байцгаана уу? Хаан Солонгос хэлний багш Алтан Сүх байна. Бид аль хэдийн 7 дугаар хичээл дээр ирсэн байна. Өнгөрсөн 6 хичээлийн турш та бүхэн үнэхээр сайн хичээсэн шүү. Хамтдаа хангуйга парам сэлгва. 7 дугаар хичээл рүүгээ орцгоё. 7 дугаар хичээл маш чухал хичээл ба. Бас жаахан уртж магадгүй. Энэхүү хичээл маань патшин буюу дэвсгэр үсгийн талаар илүү сайн хэдүүлээ суралцах болно. Патшин гэж юу вэ? Дэвсгэр үсэг гэдэг нь үеийн доор 1 болон 2-оор бичигдсэн гүйгүүлэгчийг хэлдэг гэсэн. Үргэлжлүүлэн харцгаая. Илгэ, им гүйгүүлэгчид дэвсгэр болж орвол арын гүйгүүлэгчийг уншнаа гэсэн байна. Хамтдаа харцгаая. Тэгэхээр ингээд орцсон байдаг те. Та бүхэн энэ тэнд юм уншиж хахад ингээд давхраараа гүйгүүлэгчд орцсон байдаг. Энийг патшим гэж хэлдэг байгаа. Энэ доор орсон бүгдийг нь патшим гэж хэлдэг шүү. За тэгвэл эхнийх нь эндээс харах юм бол энэ хоёр ингээд энэ орцсон байвал арын гүйгүүлэгчийг уншина. Энэ артлын ингээ эсвэл энэ им үсгийг уншина. Даарцгаая. Игда гэж уншина. Игда. Энэ хоёрын алийг унших юм бэ? Тэгвэл арыг уншина. Игда. Чомда. Тэгвэл бусад байдаг. Бусад одоо бэйс байна, инжэ, илбэ, инхэ, илтэ гэсэн гүйгүүлэгчид дэвсгэр болж орвол өмнөх гүйгүүлэгчийг уншнаа. Эднэр байх юм бол өмнөхийг уншна гинэ. Хамтдаа харцгаая. Опта гэж уншина. Опта энэ эсийг ерөөсөө уншихгүй. Опта эхнийхийг уншина. Анда. Ёдой. Манта. Хальта гэж уншина. За тэгвэл яаж ялгах вэ? Та бүхэнд ялгах хамгийн энгийн аргыг хэлж өгье. Тэр юу вэ гэвэл илгэ, им байгааз харахад хэдийн тоо шиг байна. 27, 20 гэдэг тоотой адилхан байгаа зү тий. Тэгэхээр 27, 20-ын тоотой адилхан байх юм бол арын гүйгүүлэгчийг унших юм байна. 27, 20 биш, арай өөр харагдаад байвал урт талынхыг нь уншнаа гэсэн үг. Тэгвэл дэвсгэр гүйгүүлэгчийн араас өөр гүйгүүлэгч орох үед дуудлага нь өөрчлөгддөг. Үүнийг гүйгүүлэгч ижилсэх ёс гэж хэлнэ. Эхний гүйгүүлэгч өөрчлөгдөх гэдгийг хамтдаа харцгаая. Эхний гүйгүүлэгч өөрчлөгдөн гэдэг нь юу гэсэн үг юм бэ? За П үсгийн ард им ин орвол П гэдэг түрүүний энэ үсэг шүү дээ. Энэ үсгүүдийг им үсэг болж уншигдана гэсэн байна. Хамтдаа харцгаая. Хамнида энийг уншихдаа хапнида гэж уншихгүй. Б-гийн араас энэ орсон байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ Б-гээ им үсэг болгож унших байхгүй. Тийм учраас хамнида гэж уншина. Дараагийнх нь апмори гэж уншихгүй. П-гийн араас им үсэг орсон байгаа зү тэ энэ. Тэгэхээр энэ П маань им үсэг болно. Тэгэхээр аммори гэж уншина. Аммори гэх юм бол та 100 уншиж байна гэсэн үг. Тэгэхээр эхний гүйгүүлэгч өөрчлөгдөх. Эхний энэ эднэр өөрчлөгдөх талаар үзэж байгаа гэсэн үг байхгүй юу? Эхний эднэр. Дараагийнх нь Г үсгийн ард нөгөө им ин орвол Г үсэг үсэг болж уншигдана. Нөгөө нэг хэлний үгийн энэ үсэг байдаг тийм ээ. Хоолын энэ үсэг. Хэлний үгийн. За жишээлбэл пегман гэж уншихгүй. Пегман биш. Пенгман. Г-гийн араас им үсэг орсон байгаа зү тий. Им үсэг. Тэгэхээр пегман биш. Пенгман. Энэ Г маань гэж уншигдана. Тэгэхээр пенгман. Энийг хүмүүс пегман гэж андуураад байдаг. Пенгман гэж уншина. Дараагийнх нь хагнён биш. Хангнён гэж уншина. Г үсэг маань энэ хоол хэлний үгийн энэ үсэг болж хувирна гэсэн үг. Хангнён. Арын гүйгүүлэгч өөрчлөгдөх бас байна. Жишээлбэл им тэгээд үсгийн ард ир орвол ир үсгийг энэ үсэг болгож уншина. Хамтдаа жишээн дээр харцгаая. Жишээлбэл им үсэг байна те. Тэгээд ард нь ил үсэг орсон байна. Тэгэхээр энийг уншихдаа өмнёг гэж уншина. Энэ үсэг маань ийм хэлний үзүүрийн энэ үсэг болсон гэсэн үг. Өмнёг гэж уншина. Дараагийнх нь конно. За гэдэг үсэг байна. Тэрний араас ир үсэг орсон. Тэгээд тэр гэд яриад байгаа энэ эхний үсэг өөрчлөгдөж байгаа. Тэгээ конно. Тэгэхээр энэ арын энэ орж байгаа үсэг маань өөрчлөгдөж байгааг арын гүйгүүлэгч өөрчлөгдөх гэж хэлж байгаа. Тэгэхээр конно гэж уншина. Энийг конно. Өмнөх слайдн дээр бид энэ өөрчлөгдөхийг харсан тийм ээ. Одоо болохоор энэ араас нь орж байгаа энэ маань өөрөө өөрчлөгдөхийг арын гүйгүүлэгч өөрчлөгдөх гэж хэлнэ. Б Г үсгийн ард ил үсэг
орвол ил үсэг маань энэ үсэг болж уншигдана. Хамтдаа харцгаая. Сомны. За собри гэж уншихгүй сомны гэж уншина. Дараагийнх нь ханьёк гэж уншина. Ханьёк. За энэ ч гэсэн болоод энэ маань ч гэсэн энэ болж байгаа. Тэгэхээр уншихдаа ханьёк гэж унших нэ. Пуньёк, ханьёк гэдэг ийм үгнүүд байдаг тийм ээ. Энэ үсгийн ард ир үсэг орвол ир үсэг энэ болж уншигдана гэсэн үг. Жишээн дээр харцгаая. 결단력. Энэ үсгийн араас ир орсон тийм ээ. Тэгэхээр хоёулаа энэ үсэг болчихж байгаа. 결단력. Дараагийнх нь 음문론 гэж уншина. Тэгэхээр энэ ч энэ болол энэ ч энэ болно гэсэн үг. Хоёулаа энэ үсэг бол хэвээрээ уншигдана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дэр нэмээд бас нэг юм байгаа. Энэ үсгийн ард ир орвол зарим тохиолдолд энэ үсэг байж та тийм энэ тэр маань ил үсэг болж уншигдана. За харцгаая. 관리 гэж түрүүний дүрмээр харах юм бол 관리 гэж уншмаар байна. Гэхдээ энийг 관리 гэж уншина. Зарим тохиолдолд гэсэн шүү. 관리 гэж уншина. 훈련, 관리 гэдэг ийм үгнүүд байдаг. Дараагийнх нь 권력 гэдэг үг байна. 권력. Энийг ч гэсэн илээр уншаад энийг ч илээр уншиж байгаа. Тэгэхээр энэ зарим тохиолдолд гэж байгаа шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь ир үсгийн ард энэ орвол энэ үсэг ир үсэг болж уншигдана. Эсрэгээрээ байна тавхан сайн харах юм бол жишээлбэл ил гэд орцсон байна те. Энийний араас энэ үсэг орсон байгаа зү те. Тэгвэл хоёулангийн илээр уншина гэсэн үг байхгүй юу? Хоёулангийн. Тэгэхээр соллал гэж уншина. Соллал. Дараагийнх нь kalлал гэж уншина. Kalлал. Энэ ил үсгийн жилээр нь ард нь байгаа энэ үсгийг ч илээр уншина гэсэн үг. Kalлал. Хамтдаа жишээ өгнүүд дээр харцгаая. 협력 гэж уншина. 협력. 음문론. 판단력. 관리. 설날. 갈랄. 음력. 종로. 합니다. 10만. 100만. 통로. 안хаарал тавьсан явдалд баярлалаа.